Манан бүлгэлийн эсрэг тэмцсэн гэж Бацандан шорон торьсон. 61 хоног 461-т Бацандан хорж байгаад 2 сарын өмнө сулалсан байгаа. Удахгүй Бацанданд холбогдох хэрэгсэхгүй болно. Яагаад гэхээр Бацандан ганцхан гэмтэрэг үлдсэн. Тэр нь Манан мафийн эсрэг тэмцэж Монголын шудраг осны төлөө тэмцсэн учраас Бацандан ялах болно. Бацандантай хамт тэмцсэн шудраг иргэд удахгүй ялах болно. Бацанданд холбогдуулж шалгаж байгаа хэрэгүүд ор үндэсгүй худал гүтгэлэг гэдэг нь удахгүй тогтоогдож хэрэгсэхгүй болж Бацанданд цагаатах болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Баярлалаа та бүхэндээ. Одоо та мэдүүлэг өгөөд явж байгаа юу? Гадуур шалгагдчих байгаа. Та нарт хэллээ, би ганцхан гэмтэрэг үлдсэн. Тэр нь Манан мафийг устгах гэсэн гэмтэрэг юм аа. Монголын төрийг бүлэглэлээс салгахын төлөө тэмцсэн тэмцэл юм. Өөр надад үлдсэн гэмтэрэг байхгүй. Тийм учраас удахгүй Бацанданд цагаатах болно. Бацанданд холбогдуулсан шалгаж байгаа хэрэгүүд хэрэгсэхгүй болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.